Сайн бацгаана уу? Ертөнцийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. Өдөр бүр ердөө 2-3 минутыг их эзэнтэйгээ хамт өнгөрүүлэхэд бид энд танд туслах болно. Ямар ч үед, ямар ч нөхцөлд ертөнцийн эзэн талархаж байгтун. Учир нь Есүс Христтэй нэгдмэл болсон та бүхнийг ийм л байгаасаа хэмээн ертөнцийн эзэн хүсдэг билээ. 1-р Тесалоник 5-р бүлэг 18. Өнөөдрийн подкастыг маань сонсож байхдаа нэг зүйлийг санаарай гэж би хэлмээр байна. Ямар ч үед түүнд баярлаж, талархаж байх нь орчныг өөрчилдөг гэж та мэдэх үү? Бүх зүйл төгс байх албагүй. Гэхдээ ертөнцийн эзэн үргэлж сайн сайхны эзэн гэдгийг цаг үргэлж санаж байгаарай. За ингээд мөх эзэнтэй ярий. Их эзэн минь танд цаг үргэлж талархаж баймаар байна. Яагаад гэвэл хүнд хэцүү үед ч та бидэнтэй хамт байдаг. Баяр хөөртэй, амжилттай үед ч та бидэнтэй хамт байдаг. Энэ бүхний төлөө танд маш их баярлалаа. Амен.